Нэг хэлэх ёстой юм нэг бол ерөөсөө зохицуулах үйлчлэгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Хүсэл аймагт ажиллаж байна. За Хүсэл аймагт аяны жолоо компани үйл ажиллагаатай танилцж байна. 25 жилийн түүхтэй 100 гаруй одоо ажилтан айлгамжтыг тогтмол ажлын байраар хангадаг ийм хамт олон байна. За мэдээж аймгийнхаа нарийн бов татхны одоо бараг 60 гаруй хувийг бас хангаж байгаа. Мэдээж энэ аймгийн одоо сумдууд болон бас Улаанбаатар хортлоо бас нэлээд хэмжээгээр хангалт хийдэг гэж байна. Нэг хэлэх ёстой юм нэг бол ерөөсөө зохицуулах үйлчлэгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай байна. Ерөөсөө аймагт одоо байхгүй одоо хяналтын лабораторитой байна. Тийм учраас энэ үйлдвэр бол яаж ч явахгүй манлай үйлдвэр орон нутгийнхаа хүнсний хангамжийн асуудлыг шийдэж чадж байгаа. Аюулгүй одоо хүнсээр ард түмнээ хөсгөжүүдэд хангаж байгаа ийм одоо сайхан үйлдвэр байна. Тэгээд ер нь бол цаашдаа энэ үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг одоо хөгжүүлэхэд бол улсаас төрөөс одоо тодорхой хэмжээний дэмжиг үзүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл одоо зээлийн дэмжиг үзүүлэх шаардлагатай. Тэгээд хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол хүн ирүүл гэдэг энэ нэг ураг бол өөр ингээд бүтээгдэхүүнийхаа сав баглаа бодол төр хүртэл аль хэдийн хийцэн хүнсний хангамж аюулгүй байдлыг одоо манлайлан дэмжиж байгаа ийм хамт олон байна.